Bauer Software 4 програм хангамжийн багцын тусламжтайгаар кабелийн туршилт, кабелийн оншилгоо болон кабелийн гэмтэл байршил тогтоох бүх шаардлагатай мэдлэг, шийдлийг нэг дураас авах боломжтой. Олон талт уян хатан энэхүү програм нь танд өөрийн оншилгооны арга барилыг хялбар хэрэгжүүлэх боломж олгодог. Office лицензийн хүрээнд хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүд хэмжилтийн дарааллыг урьдчилан тодорхойлж тохируулж чадна. Мөн аль хэдийн тодорхойлогдсон хэмжилтийн ангиллуудаас сонголт хийх боломжтой. Maintenance test буюу арчилгаа засварын туршилт. Condition assessment буюу нөхцөл байдлын үнэлгээ. Жишээлбэл maintenance test нь кабелийн нөхцөл байдлыг үнэлж, асуудал үүсэхээс өмнө гэмтлийг илрүүлэхэд зориулагдсан цаг хэмнэлсэн энгийн кабелийн онцлогоог санал болгодог. Энэхүү багц нь алдагдлын коэффициентийн хэмжилт, тан дельта онцлогоо, хэсэгчилсэн разряд туршилт зэргийг хэмждэг. Power Software 4 нь эдгээр туршилтуудыг зэрэгцүүлэн гүйцэтгэх боломжийг олгодог. Тан дельта оншилгоо нь кабелийн, ялангуяа тусгаарлагчийн нөхцөл байдлын талаар маш чухал мэдээллийг өгдөг. Ингэснээр хуучирсан кабелийн системүүдийг үнэлж, хэзээ солих шаардлагатайг шийдвэрлэх боломжтой. Туршилт нь гэмтэл үүсгдэг. Програм нь хэрэглэгчийн тодорхойлсон хязгаар эсвэл олон улсын стандартын дагуу хэмжилтийг автоматар зогсоодог. PD туршилт нь сул цэгүүд болон гэмтлийн талаарх наривчилсан мэдээллийг өгдөг. Үр дүнг фазын хамааралтайгаар задлан харуулах боломжтой бөгөөд үүссэн хэв маягууд нь гэмтлийн байршил болон төрлийг тодорхойлоход тусалдаг. Тан дельта болон PD туршилтуудыг хамтдаа ашигласнаар кабелийн төлөв байдлын талаарх цогц мэдээллийг авна. Power Software 4 нь эдгээрийг зэрэг гүйцэтгэх боломжийг олгодог. Full Monitored Withstand Test нь туршилтын явцад кабелийн төлөв байдлын бүрэн мэдээллийг өгөх зорилготой бөгөөд туршилтын хугацааг оновчтой болгодог. Эхлээд хүчтэй аажмаар нэмэгдэнэ. Бодит цагийн хяналтын ачаар урьдчилан гэмтсэн кабелийг хамгаалахын тулд туршилтыг хүссэн үедээ зогсоох боломжтой. Сайн нөхцөлтэй кабелийг зөвхөн санал болгосон хугацаанд туршина. Харин кабелийн нөхцөл тогтворгүй бол гэмтлийг наривчлан үнэлэхийн тулд туршилтыг үргэлжлүүлэн явуулна. Дараа нь цогц тайлангууд автоматар үүснэ. Тайланд бүх хэмжилт, туршилт болон шалгасан хөрөнгийн мэдээлэл багтдаг. Аппликейшн инженерүүд болон талбайн туршилтын инженерүүд тайланд тайлбар нэмж, үр дүнг нэгтгэн дүгнж болно. Үр дүн, параметр, үнэлгээний шалгууруудыг график болон хүснэгт хэлбэрээр харуулах боломжтой. Эцэст нь тайланг компани лого хаягтайгаар PDF файл болгон хялбархан экспортлдог. Хэрэглэгчийн тодорхойлсон хэмжилтийн дарааллуудыг Easy Data Transfer функцээр дамжуулан бусад Bauer оншилгооны системүүдтэй хуваалцаж хэмжилтийн үр дүнг харьцуулах боломжтой. Ингэснээр Bauer-ын бүх мэдлэг туршилгыг нэг програм хангамжийн багцад бүрэн ашиглах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.zeweb.cgmn сайтад зочлоорой.